Одоо хизээч нийцгүй ордууд гэж байх уу? Бүр үнэхээр ингээд хэцүү гэдэг ч юм уу? Үгүй яг ер нь бол бүр нийцгүй орд гэхээсээ илүүгээр бүр нийцгүй хоёр хүн гэж бас байж болно шүү дээ. Тэ. Яа тэгэхээр одоо түрүүний ярьдгаар зөвхөн ингээд нар бишээ чи 10 гарыг иргэсүүд ингээд үйлчилж иж тухайн хоёр хүнийг ингээд уулзуулж штэ. Ер нь илүү ингээд тохиролцох. Тэгэхээр ингээ гоё ингээ найз шиг харьцаад байдаг мөртлөө орондоо орохороо хоорондоо харьцаанд таарахгүй байж бас болно шүү дээ тий. Эсвэл ингээд амьдрал дээр яг ингээ харьцаанд таарахгүй мөртлөө одоо бэлгийн харьцаанд их цогцдог хүмүүс энэ төр гэж байна шүү дээ тий. Тэр мөрөөр ингээ харах юм бол эн чин дотроо айгүй комплекс болчихж байгаа. Зүгээр хоорондоо ерөөсө таарахгүй хоёр орд гэхээсээ илүүтэйгээр зүгээр махбодын зөрчилдөөн гэж бол ярьж болно. Одоо мэдгүй гал ус хоёр хоорондоо цогцдгоо гэдэгтэй л адилхан ерөнхийдөө бол нэг нь айгу одоо итвэхтэй нэг нь айгу тийм жоохон унтаач гэдэг юм эсвэл зөөлөнч гэдэг юм эсвэл илүү пассив хүлээцтэй юм уу хүлээсэн юм уу юм байдалтай болохоор нөгөө нэгнийгээ одоо нэг нь их ядуу нэг нь их одоо юу гэдэг удаанч гэдэг юм уу тэгээд тиймэрхүү л махбодын юмнуудаас л яхаас биш яг хоёр орд хоорондоо таарахгүй гэдэг. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматистер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab